Ингээд ихний мэдээлэл 2019 онд Баттулгын саналаар улсын ерөнхий прокурор төрийн хууль цаазын тэргуун зөвлөхөөр томилогдсон жаргал сайхныг ерөнхийлөгч хүрэлцэх улиран томилох саналаа улсын хуралд танилцуулж гишүүдийн 83.5% дэмжсэн санал өглөө. Улиран томилогдож байгаа улсын ерөнхий прокурор жаргал сайхан нь улс төрийн өндөр албан тушаалтан тэр дундаа 6 жилийн өмнө ерөнхийлөгч байхдаа өөрийн томилж байсан Баттулгын төгрөг нуурын хүрэн нүрсний ордтой холбоотой асуудал авилгатай тэмцэх газар улсын ерөнхий прокурорын газарт шалгагдах гэж байгаа цаг үедээ давхцаж байгаа нь анхаарал татах үйл явдал болж байна. За улсын ерөнхий прокурор төрийн хууль цаазын тэргүүнийг одоогоос 6 жилийн өмнө тухайн үеийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Халтмаагийн Баттулга томилж байсан түүхтэй. За гэвч түүнийг улиран томилох энэ цаг үед ерөнхийлөгч алсан улсын хурлын гишүүн Баттулга 3 тэрбумын нөөцтэй төгрөг нуурын ордыг хятадын компаниудад офшор бүсээр дамжуулан худалдсан хэргийг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга учрал 507 нүүр бүхий хөдлөшгүй нотлох баримтын хамт улсын ерөнхий прокурорын газар авилгатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлээд байгаа цаг үедээ давхцсан юм а. За энэ үйл явдал нь жаргал сайхан прокурорыг улс төрийн захиалгаар ажиллах уу, за эсвэл бие даасан хуульчин байр сууриас ажиллах уу гэдэг нийгмийн итгэл, хяналт, хууль шүүхийн байгууллагын нэр хүндтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг шалгалт болж үлдэж байгаа юм а. Манай энэ танхим суудаг нэг том дарга байгаа шүү дээ, хуралдаа суудаг. Тэр үнтэй холбоотой нэг мэдээллийг харахад л олон улсын офшор дансуудыг дамжуулаад аваа явцсан байгаа байхгүй. Тэгэхээр прокурорын байгууллагууд энэ мөнгө угаасан юм шиг, татвараас зугтсан юм шиг, Монгол улсын хуулиас зугтсан юм шиг энэ асуудлуудыг судалж шинжилдэг мэрэгжилтнүүдээ сайн бэлдэж аваарай. Энийг бас тодорхой болгож бас эргэж мэдэгдээрэй л гэж хүсэе. За сүүлийн үед ээж маань загнаад байгаа. Ингээ та нар ч одоо шударга ёсог тогтооно гээл энэ хувийн ишилчин татвар гээл нугслуулаад байдаг. Тэгэл ингээл зургатаар харахаар нэг нөхөр татвараас цухтаацсан юм шиг. Тэгээ шалгаж болдгүй мүү гэдэг нэг асуулт асуудаг. Төгрөг нуурын асуудал ингээл сайн нэлээд одоо хүчтэй яригдж байна. Засгийн газрын одоо байр суурийн болов гэж хараад байгаа. А мэдээллийг сонсохоор татвараас зайлшилсан байх болшгүй ийм мэдээлэл сонсогдоод байгаа. 3-4 офшороор дамжуулаад мөнгө угаасан байж болшгүй харагдаж байгаа. Бид нар чинь төрийн өндөр албан тушаалтан дээр офшортой холбоотой нэлээд хүнд заалт байгаа шүү дээ, тий. Тэгээ энэ дээр та бол одоо улсын ерөнхий прокурор бусад орнууд мэдээлэл авах бүрэн боломжтой. Тэгээ би энэ хүнийг зүгээр асуудлыг гаргаад ингээ яриад байгаа юм биш. Гэхдээ яг үнэн зөвийн тогтоогоод өгөөч л гэдэг асуулт хэлсэн. За бидний хамгийн ойрхон холбогддог бас холбоотой ажилдаг бол прокурорын газар бол Бүгд найрамдах Хятад улсын прокурорын газар. Энэ 8 дугаар сард Бүгд найрамдах Хятад улсын ерөнхий прокуророос айлчлал хийж байгаа юм. Тэгээ энэ чиглэлээрээ бид бас тодорхой ажлуудыг мөн Вьетнам улсын ерөнхий прокуророос айлчлна гэж байгаа. Энэ чиглэлээрээ бас тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Тийм учраас энэ таны ярьсан энэ зүйлүүд дээр нэлээд агцтай зүйлүүд гарнаа. Энэ мэргэжлийн ёс зүй. За ийхүү Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн бүрэн эрхийн хүрээнд улсын ерөнхий прокуророор 6 жил ажилласан жаргал сайхныг улиран томилох саналыг улсын хурал дэмжлээ. За ингээд чуулганы нэгдсэн уралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол улсын ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн тул Монгол улсын ерөнхийлөгчд албан бичгээр хөргүүлнэ. Жаргал сайхан прокурорд ажлын өндөр амжилтыг хүсье. Монгол улсын хурлын гишүүд бас энэ авилгатай тэмцэх газрын дарга за мөн одоо ерөнхий прокурорын томилгоон дээр бас онцгойлон анхаарч хүний эрхийн зөрчилтэй холбоотой шударга ёсны хүсэмжлэлтэй холбоотой олон асуудлаар бас асуудал хөндөж ярьж байгаа. Тэгэхээр энэ чиглэл дээр одоо санаачлагтай ажиллахыг танд хүсэж байна. Улсын хурлын зүгээс прокурорын байгууллага, шүүхийн байгууллага, авилгатай тэмцэх хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг санхүүгийн болон улс төрийн хараа тус байдлаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж өгөхийн төлөө бүрэн дэмжиж ажиллана гэдгийг танд илэрхийлье. Ажлын амжилт хүсье.